За тохиолдол 2. За 1 сар 10 хоногт эрэгтэй хүүхэд хамраараа сүү гаргаж жиний эмэгтэйгүй гэсэн завиртай ярьсан. Эхийн угуусны хүүхэд хөхөө өгөх үед сүү хамраар нь гарч амьсгалах үед шүүгэнтэй дүү гарах бөгөөд гардаг. За хүүхэд жинэн болохоор одоо 3.1 кг бөгөөд төрөх үед 2.8 кг байсан. Төрөх үед эмч урал тагнаа эмэгтэй гэдгийг хэлсэн. За эхэн жирэмсэн өмнө 6-8 7 хоногт халдвар аваад халуурсан бөгөөд полио өвчлөнд хэрэглээгүй. За гэр бүлийн түүхэнд нь болохоор эцгийнхэн төрсөн дүнд болохоор муу адилхан урал тагнаас илэрхийтэй. Эдгээр нь болохоор нэг удамшдаг гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээ хоромсоомноор үзэхэд болохоор walling excretion гэж байгаа. За тийм асуулт нэг нь болохоор сая ямар эмгээг гэдгийг хэлсэн. За хоёрт нь болохоор энэ ямар хэлбэртэй вэ гэж байгаа. За энэ нь болохоор ямар удамшлын хэлбэртэй вэ гэж байгаа. За энэ нь болохоор доминант хэлбэртэй буюу одоо удамшин дагадаг. Доминант хэлбэртэй буюу доминант хэлбэртэй. За тэгээ гуравт нь болохоор ямар гений мутац илэрсэн бэ гэдэг нь болохоор IRF6 буюу Inspiration Regulation Factor гэдэг гений мутац болж байгаа. За энэ нь болохоор 32 дугаар хоромсоонд байдаг. P мөрөнд байдаг. За тэгээд дөрөвт нь болохоор International Regulatory Factor буюу саяны мутацтай холбоотой ямар хам шинж байдаг вэ гэж байгаа. За ерөнхийдөө хамгийн нийтлэг нь болохоор Van der Waals syndrome гэж байгаа. Энэ муу адилхан болохоор урал тагнаа надад сэтэрхий. За тэгээ автосомын доминантаар удамшдаг. За мөн болохоор Poplet Pretiguation syndrome гэж байгаа буюу PPS гэдэг нэртэйгээр товчсон нэрээр байдаг. Энэ нь болохоор муу ялгаа авахгүйгээр IRF-ийн PEG6 гэсэн фактор 6 гэснээр мутацаар явдаг. За тавт нь болохоор тухайн өвчин уг хам шинжийн ямар шинж тэмдгүүдээр илэрсэн бэ? За үүнд нь болохоор уруулын сэтэрхий, за тэгээ хатуу болон зөөлөн тагнаа дунд хэсгийн сэтэрхий болоод жим багтай, за хооллолт хүндрэлтэй болоод ийм дандаа ядарсан, за тийм удаан унтдаг иймэрхүү шинж тэмдгээр нь илэрдэг. За 6-ад нь тухайн эмгээг дахин илрэх эрсдэл хэдэн хувьтай вэ гэхээр энэ нь болохоор автосомын доминант учраас 50-30% илрэх магадaltaй гэсэн байна. За мөн удамшлын эрсдлийг бууруулахад ямар зөвлөмж өгсөн бэ гэхээр гэх юм бол гэр бүлд нь удмын ийм зөвлөгөө буюу өгөх. За тэгээ мөн дараа нь ингээд жирэмсэн боллоо гэхэд түүнд нь полио өвчлөл хэрэглэхийг ингээд зөвлөх. За 8-д нь болохоор эхийн жирэмсний үед ямар эрсдэлтэй хүчин зүйл байсан бэ? За эхийн жирэмсний үед нь болохоор 6-8 7 хоногт нь болохоор вирусын албар гарсан. Тэр үедээ полио өвчлөл хэрэглээгүй. За түүний полио өвчлөл хэрэглээгүй байснаас болсон. За тэгээ мөн өмнөх жирэмслэлт нь болохоор гажигын хүүхэд нь болохоор жоохон эмгэгтэй буюу гажигтай төрсөн. За тэгээ мөн эцгийнх нь болохоор гэр бүлд нь урал тагнаас сэтэрхийтэй хүн байсан учраас эдгээр нь болохоор ийм одоо хүүхэд ийм одоо эмгэгтэй төрөх хүчин зүйлс нь болж өгсөн. За 9 нь болохоор мэс заслын дараалалаар хэрхэн товлуулах вэ гэж байгаа. За 3-6 сартад нь болохоор уруул нөхөх мэс засалд оруулаад за 9-12 сартад нь болохоор тагнаа нөхөх мэс засалд оруулах юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. За 10-т нь болохоор энэ тохиолдол юугаараа онцлог вэ гэх юм бол энэ тохиолдолд нь болохоор энэ нөлөөлөх хүчин зүйлс нь маш олон. За тэгээд мөн ихэнхдээ урал тагнаас сэтэрхийтэй байдаг. За тэгээд мөн Van der Waals syndromeтэй нэлийн төстэй муу адилхан урал тагнаас сэтэрхийтэй учраас юм адилхан байдгаар илүү онцлог байсан. Тийм болохоор андуурах магадaltaй.